Улаанбаатар өвчний эсрэг 2000 төгрөгийн аяныг өрнүүлснээр халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт шаардлагатай байгаа утлагын аппаратыг хөрөнгө босгон авах юм а. Энэ аппарат нь 2-3 сая төгрөгийн үнэтэй Улаанбаатар өвчлөл намжсан ч тус эмнэлэгт хэрэгцээтэй тоног төхөөрөмжнийг болон үлдэх юм. Бид нэр өнөөдөр 2000 төгрөгийн аян эхлүүлж байгаа 2000 төгрөгийн хандив аян маань юунд эхлүүлж байгаа мэгвэл амьсгалын замын аппарат авч өгч байгаа. Энэ аппарат нь ганцхан Улаанбаатарт маань хэрэгтэй биш. Эргээд хүүхдүүд маань өглөө гэхэд амьсгаланд богддог те янз бүрийн ханиа төрлөө гэхэд амьсгаланд богдоод амьсгал чаддаг байсан. Тийм учраас бид нэр хамгийн түрүүнд яг Улаанбаатарны аппарат гэдэг нэрийн дор гарч байгаа. Эргээд хүүхдүүд маань энэ аппарат маань хэрэгтэй. 2000 төгрөгийн аян 7 хоногийн хугацаанд өрнөн богино хугацаанд Улаанбаатар өвчнөр өвчлсөн хэн бүхэнд туслах үүднээс энэхүү аяныг санаачлагчид өөрсдийн ажил мэргэжил нэгтнүүддээ уриалж байна. 20,000 хүн энэхүү аянд нэгдээд 2000 төгрөг хандивчих юм бол ядаж 10 ширхэг аппаратыг аван халдвар судлалын үндэсний төвдөө дүүргийг үлдсэн 6-гийн 6 дүүрэгтэй ч гэдэг юм уу хандивлахаар одоо бид бүхэн бодоод төлөвлөсөн байна. Магадгүй нэмэгдээд илүү их хандив орох юм бол бид бүхэн аймаг сум дүүрэгч гэдэг юм уу хэрэгтэй байгаа бас эмнэлгүүдэд хандивлна гэж бодож байгаа. Миний зүгээс гэх юм бол энд салбарын найзууд нэгдсэн байгаа л да. Миний зүгээс урлаг соёл болоод Монголын рок pop, эстрад урлаг, хошин урлагч байт юм уу? Эсвэл нийтийн дуучдынхаа уриалаад энэхүү аянд нэгдээд бид бүхэнтэй нэгдэж 2000 төгрөгийг хандивлаач гэж хүсэж байгаа. Иргэн таач мөн адил эрүүл Монголын ирээдүйн төлөө 2000 төгрөгийн аянд нэгдээрээ дахин анхааруулахад Улаанбаатар өвчин агаар туслаар хурдан халдварладаг өвчин учраас бага насны хүүхдүүдэд олон нийтийн газраар явуулахгүй байх, хүйтэн ундаа ус уулгаж даарч хөргүүлэхгүй байх, хөнгөн чанарын шингэц сайтай хоол хүнс хэрэглүүлээрэ. Мөн дархлаагаа дэмжиж вакцин жуултандаа хамрагдаарай.